Алтааны гавьт гэдэг энэ сайхан эрхэм цолыг 30 гаруй жилийнхэн одоо хөдөлмөрөөр төр засгаа үнэлүүлж ингээд Сүхбаатарчуудынхаа баярлуулж энэ сайхан цолны эзэн болсонд юуны өмнө одоо телевиз үзэж байгаа үзэгчдийнхээ өмнөөс энэ танхим сууж байгаа бүх одоо үзэгчдийн өмнөөс танд талан баяр хүргье. Баярлалаа. За Дамирын баясгалан гэдэг одоо эрхэм хүн өөрийнхөө одоо нутаг ус аав ээжи аяынхаа талаараа одоо эхлээд өнөөдөр эхлээд өөрөө ойлаа. За миний аав бол Эрдэнэ цагаан нутгийн хүн. Ээж маань Дорнотын Маттайг. За тэгээд ээж маань Эрдэнэ цагаан сумын клубын эрхлэгч хийж ах явцдаа аавтай минь танилцаж одоо би анхных нь охин болж мэндэлсэн, ууган охин болж мэндэлсэн. За би бол Эрдэнэ цагаан суманд мэндэлсэн. За тэрнээс хойш бол одоо ингээд Сүхбаатар аймгийн Баруур суманд амьдарч байгаа. За тэр нь амдвал хэдүүлээ. Айлын том нь хэдэн дүүтэй. Дараа 6 дүүтэй, 7 дүүтэй баг. Тий. Тэгээд манай аавын дүүгийн бас нэг хүүн одоо бид нар цуг өссөн. Тэгээд бид нар долуулаа байгаа. За тэгээд хамгийн том эмэгтэй дүү маань Чингэлтэй дүргийн одоо тамгын газар багийн хэсгийн ахлагч хийдэг. Тэтгэвртэй гарсан. За түүний нөхөр болонгууд санхүүч мэрэгчлээ хуваараа юм хийдэг. За тэрний дараагийн дүү болонго Хурлбаатар гээд за арчлан намын гишүүн. Тэгээд бүрэн цагт суманд эвлэн хорооны тэргүүлэгч энэ хийж байгаад Зүүн Баянд хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа. За тэгээд дараагийн дүү Отхон Баатар болонгууд тээвэр хийдэг, хувийн тээвэр хийдэг. Тэг гэр бүлийнх нь хүн болонгууд эрүүл мэндийн аймгийн нэгдсэн эмнэлэг статистик багын хийдэг. За тэгээд тэрний дараах нь Инг цэцэг гээд манай дүү Улаанбаатар хотод амьдарч байгаа бас нэг хувийн газруудад ажиллаж байгаа. Тэгээд тэрний дараагийн дүү Жаргал гээд зам өөдөд цагдаагийн газар мөрдөн байцаагч хийж байгаа тэтгэвртэй гарсан. Жавграл гэж байна Эрдэнэ цагаан суманд төрийн ажил хийж байгаад одоо хувийн хвшилтэд ажиллаж байгаа. Ийм хүмүүс байна. Тийм, ийм хүмүүс байна. Таны энэ баг залуунаас одоо энэ аль нутаг орноор өнгөрөв тий? За би бол 1982 онд багшийн сургуулийн дуу хөгжмийн багшийг төгсөөд Сүхбаатар аймагт ирсэн. Хөгжмийн багш мэргэжилтэй. Хөгжмийн багш мэргэжилтэй. Тэгээд Халзан суманд хуваарлагдсан. Тэгээд миний хань сугар сүрэн болонгууд Хилийн цэргийн 0184 дугаар ангийн улс төрийн гэлтсийн гар ба фото зурагчин оронтон дээр ажиллаж ирсэн учраас би онгон руу шилжиж ажилласан. Эхний жил надад ер нь ажил олдоогүй одоо цагийн багшийн ажлыг хийж ирсэн. Дуу хөгжмийн багш, түүх, газар зүй гэдэг багшийн ажлыг хийж агаад тэгээд 83 онд Австралиудын эвлэн хороонд дотоод ажил хариуцсан зааварлагч ажил энэ одоо оронтон дээр орж ажиллаад 91 он хүртэл ажилласан. Тэгээд 91 онд чинь улс төрийн гэлтсэн маань татан буугдаад тэгээд бид Сүхбаатар аймагт ирсэн. Тэгээд тэрнээс одоо бидний бизнесийн ажлын минь гараа эхэлсэн. Онгон суманд одоо та хоёр одоо амьдралаа холбоод 10 гаруй жил болсон гэсэн. Энэ тэр тухайн үед та хоёрын одоо энэ бизнес хийх за амьдралаа одоо цааш нь залгуулж явахын зөвхөн одоо цалин хараад суух биш бизнес хийх санаа одоо яг тухайн дээр онгон сумын отрядад ажиллаж явах үед төрсөн гэдэг. Тий, манай хүн чинь нөгөө фото зураг авдаг зэний аппараттай тэр үе одоо л гайгүй аппаратанд тэртэйгээд манай хүн зураг мураг авдаг цэргүүдийн зураг аавна ямар нэгэн баяр ёслол наадам цэнгэ болоход зураг авдаг. Би тэрний лаборатори нь ажилтдаг. Зургийг угаадаг. Тэрийг бас тухайн үеийнхаа тэр ханшаар борлуулцдаг байсан учраас одоо би тэрийн цалин дээр тэр юу маань орлого маань нэмэгдэж бас бид эдийг бас тэтгэж байсан тий. Тэндээс ер нь бол одоо юу манай отрядын залуу офицерууд болонгод хөвчлэн дээд сургууль төгссөн, гэр бүлийнх нь хүмүүс дээд сургууль төгссөн, гадаад дотоодод төгссөн тийм хүмүүс байсан учраас бид нар бас тэр хүмүүсээс нэлээдгүй юмыг суралцаад тэгээд өштэй нарийн бав хийж сурсан. Тэгээд тэр маань одоо тэгээд одоо миний одоо энэ бизнес эхлэх одоо замыг
Өнөөдрийн энэ амжилт бол Тий. онгон сумын одоо отеродод ажиллаж байсан тэр үеийн одоо зүйл бол нөлөөсөн гэж тий үздэг нөлөөлсөн тий үздэг. Та хоёр маань одоо 3 сайхан хүүхэдтэй бүгдээрээ л одоо мэдээж одоо өндөр боловсрал эзэмсэн ийм сайхан хүүхдүүд байж байгаа. Ингээд хүүхдүүд очицсан нэрийнхаа дотор одоо бас товчхон мэдээ яри тий. За миний хүү болонгууд төмөр хуйг олон улсын хэмжээний мастер миний хүүгийн одоо шавнараас мэрэгжлийн дэлхийн авраг төрсөн өөрийнх нь одоо энэ Шилийн баг дугуйн клуб бол ер нь бол нэг 2016 оноос дараалан 5 жил Монгол улсын шилдэг дугуйн клуб ингээ болж исэн. Ер нь бол одоо хүүхдүүд нь уралдаан тэмцээд нэлээд сайн оролцож ер нь одоо Сүхбаатар аймгийн Шилийн богдыг одоо барий гэдэг юм бол бас яригдж байдаг тий. Тэрний дараах охин баан болонгууд хөдөөж байгаа их сургуулийн газар кадастрын анги төгссөн. Газрын мэрэгчлээ одоо тэгээд нөхөр нь Хинтээ аймгийн Харьяат Эрдэнэ хотын Хөдөр бат гэж одоо ТИС гэж байхад тэр ангийг төгссөн. Хинтээ аймгийн хаан банкнд ажиллаж агаад менежер хийжсэн. Тэгээд сая одоо надтай ажиллахаар 2022 онд Сүхбаатар аймагт одоо би дуудаж авчирсан охин хүргнийгаа. За тэгээд тэрний бага охин болонгууд санхүү эдийн засгийн дээд сургуулийн Нэгтлэн бодох бүртгэлийн анги төгссөн. Одоо Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хилтэст мэрэгчлээ хийдэг. Хүүхдүүд болонгууд одоо сургуулийн хүүхдүүд байна. Төмөр хуйгийн том охин болонгууд ер нь өвөөгийнхөө мэрэгжлийг эзэмшиж байгаа. Тэгээд жоохон авьяас нь тэр талдаа илүү хөгжсөн. Тэгээд энэ жил одоо 25 онд 12 дугаар ангиа төгсөхдөө өөрийнхөө зургийн үзэгдлэн гаргаад тэгээд 750 оноо аваад сая соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангид одоо элсэн сурсан. Тэгээ одоо тэндээ суралцж байгаа. Тэгээд дараах хүүн болонгууд одоо 10 дугаар ангид сурж байна. Тэгээд аавынхаа одоо Шилийн баг дугуйн клубт тамирчнаар явж байгаа. Тийм байна. Өнгөрч байгаа 2025 онд Сүхбаатар аймгийн одоо спортын салбарын одоо шилдэг ивент итгэгчээр шалгарч байсан. Таны ярилцлагыг бас үзэж байхад энэ өнгөрсөн 5 жилийн хугацаанд бас одоо хувьяасаа 300 гаруй сая төгрөгийг одоо энэ дугуйн клуб дугуйн спортод одоо зориулсан гэж одоо бас сайхан зүйлийг сонсч байсан. Тэгээд өөр хүүхдүүдийнхээ төлөө бас одоо сэтгэл зүтгэл гаргаж байна. Дээрээс нь одоо их спортод одоо өөрийн одоо хөрөнгө мөнгө ингээд зарцуулж яах гэдэг бас сайхан юм аа гэж бас танаар бахархаж суулаа. За ер нь бол яг айл Төмөр хуйгийн 1996 онд 9-р ангид байхдаа 50-нд олон улсын Бартад замын уралдаанд оролцож байсан цагаас эхлээд ерөнхийдөө дугуйн спортыг дэмжиж ирсэн. Тэр ч утгаар жил болгон л одоо шилдэг ивент итгэгчээр шалгардаг. Одоо түрүү 10 сард 6 хүүхдийг бас гадаадд тэмцээнд явахад нь эндээ авчирч Төмөр хуйг тасгалжуулж яагаад хоолунд байраар нь хангаад ингэдэг. Одоо энэ жил гэхэд чинь өнгөрсөн жил гэхэд чинь Шилийн баг дугуйн клубын тамирчдад зориулсан одоо автомашин бас авч ирсэн. Ерөнхийдөө одоо энэ хүүхдүүд бол 7 хоног болгон тэмцээнд явдаг Улаанбаатар хот руу. 7 хоног болгон хагас сайн бүтэн санд явна. Тэдний хоолунд бензин тос өксүүлээд шаардлагатай одоо баг материал юунуудыг нь одоо манай тансаг компаниас тэтгэдэг. Таны одоо хэвлэлд өгсөн ярилцлагануудаас үзэж илаа. Бас одоо өөрийнх нь амнаас сонсмоор санагдаад байдаг. Гэр бүлийнхаа хүнтэй анх одоо нийлж байх үед бас одоо их сонирхолтой хоёр хаан одоо ийм зүйлтэй нойлоос эхэлж байсан гэж ийсэн. Тэгээд сүүлдээ 10 гаруй жил одоо ингээд амьдраад Баруурт гот руу орж ирэхдээ зээл 130 машинтай машин дүүр ингээд хамгийн хайртай Докоож ирээд одоо Сүхбаатар аймаг руу ирж исэн гэдэг гой зүйлийг бас одоо ярилцлага өгсөн байсан. Энэ зүйлээ нэг ярьж. Би одоо нөгөө багшийн сургуульд сурч байхдаа өвлийн амралтаар ирэхэд манай хань намайг онгон руу авч явъя гэсэн. Би тэгээ ээжээсээ асуусан намайг одоо суура маань ингээд отрод руу явъя гэж яах вэ гэдгсэн чи ээж маань үгүй одоо аваад явъя гэж бол миний охин явалгүй яахвтай гэд. Тэгээ би одоо отродод очиход хаалган дээр ингээд 2 хуруу зайтай
Тэгээ ингээд тойруулгаа болонгууд ингээд шүүр байхгүй шуудаа ингээд бөрөнгөлж байгаа тогоо шүрддэг. Гаднаа болонгууд бууны хайрцагт махаа хийдэг. Гэртээ болонгууд 2 цэрэг ортой. Тэгээд нэг цэрэг остолтой 2 цэрэг сандалтай. Ийм л одоо айлд анх одоо би очиж илаа. Тэгээд одоо би хүнтэй сууж байгаач гэж тэр үедээ би бодож ирсэнгүй. Би бас одоо бодоход 18 настай залуу байсан. Тэгээ очисон чинь манай хүний найз нь ах одоо тэр отруудад нэлээд дотн байдаг гэр бүлийн одоо хүмүүс нь нэг ороо танад очино гэдэг ирлээ. Тэгээд одоо нэг бууз одоо бодволж гинсэн баг. Тэгээд ингэсэн чинь надад бас мөнгө өгөөд тэгээд би ингээд мөнгө өгөөд ингэхээр би бодлоо. Үгүй намайг өштэй хүнтэй суусан гэж энэ хүмүүс ингээ мөнгө төрөг өгж байгаа юм байна шүү дээ. Тэгээд би тэр үед тэр хүмүүсийн одоо тэр үйлдэлээс нь тэгж ойлгож ирсэн. Тэгээд нөгөө яг хөө тэнд ингээд байжгаад би тэгээд өвөл сургуультай яваад тэгээд ирэх жил нь төмөр хүйгээгээ төрүүлсэн. Тэгээд төмөр хүйгээгээ төрчгөөд байж хат талигаач маань ирээд тэгээд би бас нөгөө хүнийгээ харангууд бас гэрлүүгээ ямаар санагдаад тэгээд би ерөнхийдөө жилийн чилээ аваад ингээд ирж ирсэн юм аа. Тэгээд одоо тэр хугацаанаас хойш ер нь яг л отруудтай холбогдсон миний амьдрал эхэлсэн. Одоо би яг бодохдоо бол одоо миний яг залуу насны одоо яг тэр үе үл миний амьдралын оргил үе байсан гэж би боддог. Тэр отрууд бол хүмүүсийг хөгжүүлдэг, юм сургадаг тийм байгууллага. Тэрний одоо хүчинд би өнөөдөр одоо бизнесээ эрхлээд энэ олон хүмүүсийг хамт одоо ингээ хөгжиж байгаа асуудал бол одоо отруудтай холбоотой л гэж би боддог тий. Онгон сумнаас одоо Сүхбаатар аймгийн төвлөөгөө орж ирсэн одоо тэр үеэс эхлээд яри одоо мэдээж одоо шилжилтийн үе байсан те. За 92 онд чинь одоо олон нам гарч ирээд тэгээ манай одоо бид хоёрын ажиллаж байсан онгоны 0184-р ангийн улс төрийн гэлцэд татан бугдсан. Энэ үеэс эхлээд бид хоёр ерөнхийдөө энгийн амьдрал руу шилжээ гээд ингээд Сүхбаатар аймагт орж ирсэн. Тэгээд Сүхбаатар аймагт байж байхдаа бид тэр хоёулаа ажилгүй байсан. Ерөнхийдөө отруудад сурсан, номноос сурсан одоо зүйлүүдээ хийж бид хоёр зах дээр зардаг байсан. Хамгийн гол нь бид хоёрыг одоо их хурцлсан юм юу гэхээр бид хоёрыг тэндээс шилжих үед манай нэг таньдаг хүн та хоёр ч одоо аймагт очиод тэгээд яаж амьдрах вэ? Тэгээд яагаад ах вэ? Захмах дээгүүр л ажиллаад л байх уу гээд тэгтэн одоо би за бас одоо тэр үед чи ерөн зах дээр бараа зарах ер нь 20-тэй байсан үе болохоор бас эмзэглэжсэн. Гэхдээ одоо их амьдралын ирэхээр би чинь кекс микс бараануудаа хийгээд тэгээ нөхөртөөгөө аялаа. Хагцаа өдөр очиод нэг өргөвч дүүрийн юм зарчих гэд нэг 3000 төгрөг олцдог. Тэгээд нөхрийгөө олонгууд өөрөөсөө хол жоохон зогсоогоод өөрөө ихэвчлэн 8-аа хийдэг гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс бас жоохон танигдчихсан байсан учраас хүмүүс ерөөсөө очингууд ингээд юу гэмэн хүнсийг юм ингээд худалдаад авчдаг байсан учраас бид нар бол одоо тэр үеийн одоо тэг цуглаасан хийсэн ажлынхаа хөлсөөр 8-9-ийн одоо хэмжээтэй тийм одоо хувийн орон сууц барьсан. Тэгээд орон сууц барьчгаа тэгээд одоо бас тэрэндээ урамшаад бид хоёр нэг удаа гарахтаа 3000 төгрөг олдог байхад тэр байрны дээврийг бид хоёр 9000 төгрөгөөр хийлгэжсэн гэж бодохоор 3 удаагийнхаа гаралтаар тэрийг одоо ингээд ерөнхийдөө босод удаага нэг 5-6 удаа зах дээр гарсан одоо ажлынхаа хөлсөөр ингээд босгоцсон гэсэн. Тэгээд ерөнхийд байжсэн чинь
аймгийн захиргааны цайны газрыг түрээслэнэ гэж дуулаад тэгээ очиж уулцсан. Тэр үед маань одоо тансаг хуваар эрхлэх ажлын эхлэл. Тэгээ 92 оны 10 сард очиод уулцсан. Тэр үеийн цэцэг дарга маань тэгсэн гэсэн. За энэ миний өмнө одоо чойжилсан дарга, манай Спотны анхны хэсэг дарга. Тий. Тэгээ чойжилсан дарга энэ хоёрын одоо аль сайн одоо хаал унд юм хийх болцоотыг нь шалгаруулаад тэгээд ав гэдгсэн. Тэгээд намайг очиход бол ерөнхийдөө нэг хүн зөвшөөрөгдөөд мах энтрээ бэлтжсэн байсан. Тэгээд би одоо тэр шүнжэнгөө одоо өгөлтөөгөө аюулаа. Тий, дококонд одоо бараа түүхийдээ хийгээд нэг очиод нэг 2 ширээ дүүрэн юм цассан. Нөгөө хайртай докко байж л байгаа. Докко байж л байгаа. Тэгээд тэрийга юу яагаад хийгээд яасан. Тэгээд одоо царганыхын тийг ирж үдсэн, амталсан. Тэгээд нөгөө хүн маань бас ирээгүй. Тэгээд одоо надад их амжилт болсон. Тэгээд тэр цагаас хойш аймгийн захиргааны газрыг манай талигаач Суврсангийн дүү оюун гээд бит хоёр эхэлж ажилуулсан. Тэгээд ажилуулахад яах вэ? Тэр үеийн ч одоо зах зээлийн зарчмаар бид нар ч хураасан хөрөнгө байхгүй те. Зөвхөн одоо нэг нарийн бов хийсэн одоо тэр мөнгөөрөө одоо ихний үйл ажиллагаагаа ингээд нээжсэн. Тэгээд ерөнхийдөө явцын дунд бол яг 2 3 хүн нэмж аваад бид нар 5 хүний оронтойтой ингэж ажиллаж эхэлсэн. Тэгээд ажлаа өргөжөөд л байгаа. Тий. Тэгээд 93 онд тансаг хуваарь эрхлэх аж ахуй гэдгийг нээгээд тэгээ ажиллаж байсан. Тэгээд одоо 92, 93, 94 онд бол ерөнхийдөө би аймгийн захиргааны ажилчдад ард түмэндээ үйлчилж байсан. Тэгээ 94 оноос хойш ерөнхийдөө би энэ ажил дээр жоохон дадлагчсны улмаас тэгээд улсын их хурлын гишүүд ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүд тэгээд элчин сайдууд тэгээд ийм хүмүүсийг их тоолонд одоо аймагтаа одоо тэр бүхэнд үйлчилж зарим элсэн хүмүүсийг нь суммаар одоо дагж явж хоол ундыг хийж ингэж байсан. Тэгээ ерөнхийдөө тэгж их ажиллаж байсны одоо юугаар дараа нь би тан баарыг түрээслээ. Тэр маань дээр баартай, дорой ресторантай. Тэр баар маань надад их өгөөжөө гэсэн. Тийм учраас би 2005 онд энэ тансаг хуваар эрхлэх аж ахуйгаа тансаг компанийнхаа Сүхбаатар тансаг тий баруур тансаг компанийнхаа тий нэгээд 2005 онд бол нийгмийн даатгалыг одоо барьж исэн Хинтээ аймгийн компаниар энийхээ суурийг нь тавиулаад суурийнхаа юу бол одоо сая Монгол улсын гавьяат барилгачийн цол хүртсэн адиа даргаасаа би одоо блокуудаа аваад тэгээд одоо энэ ажиллагаагаа эхэлж исэн. Тэгээ 2005 онд ерөнхийдөө яг манай энэ баригдчихсан барилгын яг хажуугаар метр 50 см яг зам баруун тийш нэг зүүн тийш нэг гарч исэн байхгүй. Тэнгүүд Улаанбаатар хотод мэрэгжлийн хяналтын газраас хүмүүс ирээд ерөөсөө энэ ийм боломжгүй юм байна. Энд одоо ингээ барилга бариулахгүй. Тэгээд тэгтэн 2005 онд ажлаа зогсоогоод тэгээ байж исэн чинь 2006 онд аймгийн архитектор энэ төв замыг тавьж эхлээд энэ хойшоо ингээ явуулаад 4 замын уулзрыг ингээ яг ингээ энэ замыг жоож тэгшээр нь ингээ явуулаад ирэнгүүт миний одоо барилга барих боломжтой болж эхэлсэн. Тэгээд энэ барилгыг 2006 оны 7 сард наадмын дараа эхэлсэн. Тэгээ эхлээд тэр оных 11 сарын 26-нд нээлттэй хийчихсэн. 4 сарын дотор барьсан байлаа. Тийм, 4 сарын дотор барьсан. Тэгвэл яг хуу энийг барихад би 3 өрөө байраа зарсан. 10 жилийн орон сууцнд байсан. 3 өрөө байраа зарсан. Улаанбаатар хотод байсан. Чингэлтэй дүүрэгтээс 2 өрөө байраа зарсан. Одоо өөрт одоо байсан одоо тийм хөрөнгүүдээ зарж босгосон. Тэгээд Хаан банк тусалсан. Хаан банкны Бацаахан захирал Улаанбаатар хотод байдаг. Зээлийн хариуцсан хүн юм билээ. Тэгээ би хүсэлт илгээсэн одоо ингээм ийм барилга болж байна. Тэгээд на хөрөнгө мөнгө дутаад байгаа тусны болно гэд өргөдлөгдсөн чинь өөрөө ирж үзээд
тэр хүнийг ирэхэд үл бид нэг давхраа бол бариад хучигдсан байсан. Тэгээ 2 давхар тэгээд заслан маслын юм дээр надад нэг 50 тэр үеэ одоо 50 сая төгрөг гэдэг бол баг хүн барьж үзээгүй, баг тоолж дийлэхээргүй тийм их мөнгө байсан. Тэгээд би тэр 50 сая төгрөгийг аваад тэгээ ерөнхийдөө энэ барилгаа ингэж барьсан. За энэ барилгыг барьж байхад өөрөөсөө одоо мэдгүй чадахгүй юм байсан. Сүүлдээ л нэлээд барилгын ажлын одоо мэдгэдэгтэй суурьтай болсон. Тэгээд тэрний хүчин тэгээд энийгээ босгоод тэгээд бид хоёр чинь одоо төрүүлээд нэг өрөөгөө гаргаад нэг өрөөндөө ингэж амьдарч байгаа. Тэгээ энэ байраа босгосон. Тэгээ 11 сарын 26-нд улсын хурлын гишүүн улаан бууд засаг дарга байсан Эрдэнэ цогт аймаг орны нутгийн удирдлагууд манай энэ газрыг нээгээд тэгээд одоо тэр үед бид нэр үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэхдээ бид нар бол юу яасан одоо тэгээд бид нар яг энэ чиглэлээрээ яг тухайн бие дааж бизнесээ эхэлж байсан учраас одоо буудлынхаа үнийг тогтоох, хоолныхаа үнийг тогтоох энэ тухайн асуудал дээр бол бас жоохон хүндрэлтэй байсан. Тэгээд Улаанбаатар хотоос зочид дуудлагыг бичсэн мэргэжилтэн зочид дуудлын холбооны тэргүүлэгч Бацаахан гэдгийг ураад ерөнхийдөө одоо яах вэ гэж бас зөвлөгөө авч ирсэн. Тэгээ олон хүний хүч дэмжлэгээр одоо тэгээд энэ маань боссоо тэгээд Монгол улсын гавьяат ажилч мөнгө тах маань бас дотор заслын заслын мөнгө одоо юун дээр отоконы мөнгө тусалж байсан. Олон хүний одоо тусдам хүртсэн. Ер нь үл яах вэ зүгээр ингээ барилга дууссаны дараа бол хүн нэлээд их зээлтэй үлддэг юм байна. Тэр зээлийг дарахын тулд хүн нойр хоолгүй байдаг юм билээ. Сэтгэл санааны хувьд ч гундуу тэгээ одоо энийг яаж дарах вэ яах вэ гэдэг өөр нөхөгдөх шиг айхтар юм байдгүй юм байна гэдгийг яг тэр үед би ойлгосон. Тийм учраас бас дараагийн юунда бас тэр их бодож идэв. Дийлдэшгүй өртөө хүмүүс үл тэгээд ер нь одоо сэтгэл санаагаар унаад одоо мэдрэл зүйдлэлд нөлөөлдөг ч юм уу бараг тэгэх бах. Би юу л одоо бараг л тэгжсэн. Тэгээд тэр өөрнийхөө ард бол би нэг 2 сарын дараа гарсан. Ер нь бол одоо анхны ресторан анхны хувийн хөвшлийн юм болсон болохоор ард түмэн их үйлчлүүлсэн. Тухайн үедээ манайх бол одоо нэг яг ингээд 60-аас 80 судалтай байна. За нэг хүлээ авалт гэхэд нэг 100 хүн хүлээгээд авчихна. За буйны ажил одоо нэг юу шаардлагагүй тийм хүмүүс нэг 150 хүнээ авчдаг. Тийм тэгээд одоо ингээд ард түмнийхээ дэмжлэгээр хамт олонныхоо дэмжлэгээр тэгээд одоо өсөн дэвжээд тэгээд ажилчид маань чадварчаад ерөнхийдөө одоо өнөөдөр хүрсэн зэрэгцээд ирсэн байна. За ер нь ингээд яриад байвал одоо Бороорт тансаг компани Даны гавьяат ажилтан Баясгалын ихч маш их тог баялаг ариун дуршлагтай олон ярих одоо зүйл сан өмөрөг ихтэй ийм хүн байгаад байгаа. За ер нь одоо Сүхбаатар аймагт тоогоочдын холбоог байгуулсан өнөөдрийн тоогоочдын холбооны хүрсэн төвшин хоёулаа нэг товчхон байдлаар үзэж байна. За ер нь бол 2002 онд ерөнхийлөгч асан Октябрь 2 ирж Сүхбаатар тоогоочдын холбооны ерөнхийлөгч байсан. Октябрь 2 ирж ерөнхийдөө нийтийн хоолны салбарын талаар яриад Сүхбаатар аймагт ерөнхийдөө нэг холбоо байгуулах нь зүйтэй юм аа гээд тэгээд салбар зөвлөлийг нь тухайн үед мэрэгжлийн хяналтын эрүүл ахуйч байсан сэргэлэн холбооны тэргүүн болоод одоо бидний нэг 5-6 хүмүүс юу яасан тэргүүлэгчээр нь сонгосон. Тэгээд тэр үеэс эхэлж ажиллаад 2004 онд сэргэлэн маань Улаанбаатар хот руу шилжсэн. Тэгээд шилжээд явхад нь би тэргүүнээр сонгогдоод тэгээд тэрнээс хойш одоо 21 жилиг одоо Сүхбаатар аймгийн тоогоочдын холбоог хуучин бол Монголын тоогоочдын холбооны дэргэдэх Сүхбаатар аймгийн салбар зөвлөл гэж явдаг байсан. 2003 оноос эхлээд ерөнхийдөө холбоо маань биднийг ерөөсөө аймагтай холбоогоо байгуулах нь зөв юм а гэсний үүднээс бид нэр
Сүхбаатар аймгийн тоогоочдын тулга холбоо гэдгийг байгуулад одоо ингэ явж байгаа. За тулга холбоо маань одоо за энэ хугацаанд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчлэн үзүүлдэг одоо 700 гаруй одоо хүнийг бэлтгэсэн гэж одоо бас сонсч байлаа. Энэ хугацаанд олон одоо тэмцээн уралд ур чадварын одоо олон тэмцээн уралдаанд орсон байдаг. Дээрээс нь одоо Монгол улсын мастер тоогоочийг бас төрүүлсэн байдаг. Энэ тухай. За 2015 онд Монгол улсын мастер тоогоо шалгаруулах уралдаанд Батөрөөсийн оюун гэрэл одоо оролцоод мастрын болцол хангаад Сүхбаатарын анхны одоо мастер тоогооч болсон. 2024 онд Цайрт минерал компани тоогооч Эрдэнэсэн норов бас мастер тоогоочийн шалгуулалтанд орж Монгол улсын мастер тоогооч гэсэн цол хэрэмгийг хүртсэн. За ерөнхийдөө бол манай холбоо одоо Монголын тоогоочтой холбоо, Монголын мастер тоогоочтой холбоо нот зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнүүд бол тасралтгүй оролцдог. Тэр хэмжээгээр оролцсон хүмүүс маань их сайн хөгждөг. Тэгээд манай үүлэн төвийн тоогооч сайхан чулуун, Цайрт минерал компани тоогооч Эрдэнэсэн норов нар бол олон улсын тэмцээнд явж тэгээд одоо нэг хүн гэхэд л баг тэр том тэмцээнээс 4-5 медальтай ирж ирсэн. За тэр хэмжээгээр тэд нар маань ингээ явж сураад тэмцээн уралдаанд ороод ирснийхаа гэрээр одоо бас тоогооч нартай өөрснийхөө сурсан мэдсэнийг дамжуулж тэгээд тэр хүмүүс маань тэр олон улсын хэмжээнд одоо баримталж байгаа чиг баримжааг одоо олоод тэгээ бас нэг өөрсдийнхөө ур чадварыг нэмэгдүүлэх, хоолоо чанартай хийх энэ ажил дээр бол бас нэлээд олон тоогоочийг одоо бэлтгэсэн байдаг. За би бол ерөнхийдөө 2003 оноос зүүн бүс хариуцсан тоогоочтой холбоог хариуцсан тэргүүнээ байсан Хинти дорнод Сүхбаатар 3-ыг ажилласан. Одоо 2023 оноос эхлээд бүсчилсэн 7 аймаг Хинти дорнод Сүхбаатар, Өмнө говь, Дунд говь, Дорн говь, говь сүмбэр гээд говийн болоод зүүн бүсийн одоо тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө энэ аймагуудынхаа салбар зөвлөлийн дарга нартай одоо хамтарч ажилладаг гэсэн үг тийм. За баярлалаа. За ингээд одоо энэ 30 гаруй жилийнхаа хөдөлмөрийг одоо Монгол улсынхаа төрөөр үнэлвэл Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Даны гавьяат гэдэг эрхэм цолыг одоо яг хүртээд байж тэр үеийн гоё агшинг одоо юугээрээ бахархаж байв? Юуг одоо тухайн үед яг бодож байв? За 2000 бид нар нэг улсын аварга шалгаруулах тэмцээнд орчоод яг оройн шуудангаар буцна гэж байжсэн чинь гинтгэн өдөр ерөнхийлөгчийн тамгын газраас ирж байна. Таныг 10 сарын 24-нд засгийн газар ирж Монгол улсын ерөнхийлөгчөөс гавьяат ажилтнанд цол тэмдэглээ авна уу гэхэд ингээд сэтгэл ингээд огшоод явчт юм байлээ. Үгүй одоо ер нь намайг гинтгэн ингээд гавьяат цол тэмдгээр шагнацдаг. 2002 оноо 92 оноос хойш одоо хүртэл би 33 жил нийтийн хоолны салбарт ингээ ажиллаж байна. За энэ хугацаанд одоо ингээ ажиллахад намайг дэмнэж одоо ажилласан манай тоогооч нар байна. Миний ардлын ажилчид байна. Тэгээ надаар үйлчлүүд намайг өсөн твчгэд одоо их тусан хүргэсэн ард түмэн байна. Ингээд төр захиргаа болон нийт болон ард түмэндээ баярлж авдаг. За тэгээд энэ тоогоочдын энэ гавьяат цолыг авсан. Да би их бас заримдаа айж идгийг. Одоо энэ их хүндтэй цолыг авсан хүн чи одоо тэгээд арт талд нь энэнийхээ дайтай ажиллах үүрэг надад оногдлоо гэж би бас их бодож ит юм аа. За маш баярлалаа. За ингээд их баялаг түүхтэй энэ сайхан хүмүүний ярилцлагыг одоо бас тухсан сууж үлдсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.